Хэдэн зуун давхрын өндөртэй шорон давхар бүртээ 2-2 хоригдолтой бөгөөд өрөөний хоолд байрлах нөхөр өдөрт ганцхан л удаа ширээд өрөө хоол болгодог. Давхар бүрийн хүмүүс таарсан хэмжээгээр идвэл хамгийн доод давхрын хүнд ч хүрэлцэх хэмжээний хоол байгаа ч дээд давхрын хүмүүс зөвхөн өөрсдөө бодож маш ихээр эзний улмаас доод давхрын хүмүүс бүтэн сарын турш хоолтой цолгодоггүй. Зам энэ сар та 1-р давхарт байсан бол дараа сар та 100 давхарт байж болох бөгөөд доод давхрын хүмүүс үлсгийн эрхэнд өрөөнийхөө хүнийг алж махыг нийтэх гэх мэт аимшигтай зүйлсийг хийж эхлэх нь мэдээж эрх шүү дээ. Энэ бүхний эцэст яг юу болох вэ? Ямар аимшигтай зүйлс тохиолдох вэ? Хэр сонирхолтой байх вэ? Ер нь энэ кино нь яг ямар шиг кино вэ? Хэрвээ та энэхүү киног надаар яриулах биш өөрөө бүрийнхээр нь үзхийг хүсч байвал Intel компани хайлын үнийг тохиолдуулан зарлаж буй 6666 хаан төгрөгөөр бүтэн сарын турш 20 ГБ датагаараа Netflix болон Look TV-гээс кино үзэх супер урамшууллыг description хэсгээр байгаа линкээр ороод сонирхоод үзээрэй. Намайг Жорж гэдэг. Өнөөдрийн дугаарт би 2019 он нээлттэй ээж байсан найруулагч Галдер Гацтел Урутягийн бүтээл The Platform киноны тухай та нартай ярьж өгөх болно. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Тэгэхээр кино маань яг бидний шиг одоохондоо энэ газрын тухай тэмц сайн мэдэхгүй байгаа. Горен гих нэгэн залуу шоронгийн 48 дугаар давхарт сэрж байгаагаар эхэлдэг бөгөөд өрөөнд нь хамт хуваарлагдсан энэ өвгөн бол энэ нэг жилийн турш амьдарсан жинхэнэ юм үтсэн өвгөн билээ. Намайг Тремагаси гэдэг. Ноён Тремагаси, та надад энэ шорон ямар дүрмтэй байдгийг тайлбарлаад өгөхгүй юу? Ойлгомжтой шүү дээ. Хэддүгээр давхарт хуваарлагдахаас шалтгаалж нэг бол хэцүү, нэг бол амар байдаг. 48 дугаар давхар гэдэг бол үнэндээ дажгүй давхар шүү. Тунгуулгүй тэдэн дээр хоол бууж ирэхэд өвгөн хамаг хурдаараа идэн манай хүн харин хүний шавхрын өдөр идэхгүй гэж жаахан ч иддэггүй. Ямар том алдаа гаргаж байгааг та нар удахгүй ойлгоно. Хамгийн гол нь өрөөнд хоол ирэх хэсгийн хугацаанд л идэж амжих ёстой бөгөөд хоол авч үлдэх гэж оролдвол өрөөнийхэн температур огцом нэмэгддэг тухай. Энд орж ирж байгаа хүн бүр хүссэн нэг зүйлээ өөртөө авч орох боломжтой байдаг тухай бид мөн мэдэж авдаг. Энд хэр олон давхар байдаг юм бэ? 132-аас л ав их. Би тэнд байсан юм. Тэнд өчөөхөн ч хоол ирдэггүй. Энэ удаг үнэхээр гайхалтай. Хэрэглэх тусам улмал хурцлагддаг. Зарим хүмүүс ийм нөхцөлд удаан байхаараа сэтгцийн гүн хямралд орж амь оролцоодог юм байна лээ л дээ. Маргааш нь хоол бууж ирэхэд нэг охин хамт бууж ирдэг. Түүнд битгий санаа зовоо. Сар болгон охиноо хайж бууж ирдэг. Яг доод давхрын хүмүүс охиныг чирж гулдран хэрцгий санаа агуулхад манай хүн бараг л доош өсөрж охин туслах тухай бодож байтал нөгөө охин ч нөгөө хоёрыг нухачхаад юу ч болоогүй юм шиг хоолныхоо дэргэд буцаадсан. Би хэлсэн шүү дээ. Өдөр хоногч асар хурдаа өнгөрлөө. Бүтэн 1 сар өнгөрсний дараа өвгөн шөнө унтахаасаа өмнө энэ үнэрийг үнэртэж байна уу? Тэд биднийг унтуулж маргааш ихэд өөр давхарт аваачсан байх болно. 2 сарын дараа гэхэд л би эндээс гарсан байх нь дээ. Маргааш өглөө 171 дугаар давхарт Горенгигс ирэхэд тэр орондоо хөлөөсөн байх бөгөөд өвгөн түүнийг маш доогуур давхарт байгаа учраас өөрийг нь идэхээр дайрч магадгүй гэж үзсэн учраас аюулгүй байдлаа хангаж хөлсөн тухайгаа хэлдэг. Хамгийн гол нь манай өвгөн маш тайвнараа 8 хоногийн дараагаас залуугийн өөрийнх нь арснаас баг багыг зүсэж хоёул хуваадаж 1 сар тисэг тухайгаа хэлнэ. За тэгээд 8 хоногийн дараа өвгөн хутгаа барьсаар за бэлнүү гэж байгаа зүсэж эхлэхдээ зэрэгцсэн нөгөө охин ч орж иж таараа. Буцаас ирэхэд нөгөө охин чинь манай өвгөнийг хонь өвчөж байгаа юм шиг өвччихсэн сууж байгаатай. Залуу тусуулган тусыг тусаар хариулцгаад маргааш нь хоол ирэхэд доош буудаг. Хэдий өгсөн ч гэлээ өвгөний хийдвэрсэн манай залууд харагдаад л. Бид одоо адилхан болсон. Бид хоёулаа алуурчд. Тийм эцтэй. За тэгээ манай хүн өвгөний махаар бүтэн сар амь зоогооч эцснийг юм 33 дугаар давхарт нэгэн зайцсан нохоод эмэгтэйтэй хамт сэрдэг.
Энэ эмэгтэй бол Горингийг анх ирж байхад нүлээж авч байсан энэ газрын ажилчин бөгөөд хор тавтар тусснаа мэдээд өөрийн хүслээр ийш ирсэн билээ. Тэрээр хүн бүрийг хоолтой байлгахыг хичээдэг нэгэн бөгөөд тавган дээр бэлдсэн жаахан хоолыг л идээд доод авахрахандаа бас тавган дээр хоол бэлдээд тавих хэмээн доод талын хүмүүст ийлдгэр хэлэхэд "Тав руугаа танилж үз. Бид юу өснөө л идэнэ." Саас өлөгчд минь. Энэ хатагтай хэлснээр хийхгүй бол би өдөр бүр хоолн дээр чинь бааж байх болно шүү. Ойлгов уу? Доод давхрын хүмүүстээ бас ингэж хэл. За тэгээ одоо дээд давхрын хүмүүст ойлгох хэрэгтэй байна гэж үсгүүг хэлэхэд Горин киноны хамгийн үнэн үгийг хэлдэг. Би дээшээ бач чадахгүй шүү дээ. Маргааш нь өнөөх охин том хүн байдалтай бууж ирдэг бөгөөд Горин түүнийг авчулдан асрахаар шийддэг бөгөөд данч тэр шөнө өнөөх хатагтай хайртай нохойг нь охин алаад идчихсэн байна. Энэ сар дуусч маргааш өглөө нь Горинг 202 дугаар давхар сэрдэг бөгөөд сэрэгт нь өнөөх бүсгүй аль хэдийн амиа орлжсэн байдгаас гадна дахиад л өгний хийд өрснөд харагдаад байна. За тэгээ өсгөн ирэхэд бүсгүй махаар хооллохоос өөр аргагүй төрдөг. Тэр сар дуусч Горинг эцэст нэгэн бүр 6 дугаар давхар сэрдэг бөгөөд өрөөнд нь хамт сэрсэн залууг жинхэнэ утгаараа тэгш байдлыг эрхэмлэгч шудраг хосыг тогтоохоор ирмэлзэж буй нэгэн гэдгийг нь мэдээд доош буухад минь надад тусал. Бид зэвсэглээд давхар бүр тэгш хоол өгнө. Тэгээд хоёулаа хамгийн доод давхар руу явна. Доош нь гэдэг бол амиа орлолт. Хоолны давцаа хамгийн доод давхарт очиод буцаад шууд хамгийн дээд давхар руу дэвшилдэг шүү дээ. Тэд ингэж ярилцаад маргааш нь төлөвлөгөөнд орж доошилдог. Ингэж явсаар тэд нэгэн үгэнтэй таардаг бөгөөд тэр үгэн тэдэнд хандаж ширээ хоол бэлтгэгчдэр очихдоо нэгч гар өрөөгөө аяхтай билүүтэй очивол тэд яах вэ? Энэ бол жинхэнэ мессеж гэж хэлснээр тэр хоёр яг юу хийх ёстой вэ гэдгийг ухаардаг. Энэ бол мессеж. Тэд доошсоор 250 давхартай байх гэж таамаглаж байсан ч тэд улмал доошсоор бүр аимшигтай зүйлстэй таарсаар л. Белог хамгаалах ёстой. Белог бол мессеж. Белог хамгаалах ёстой. Белог бол мессеж. 333 дугаар давхар буюу сүүлчийн давхар тэд өнөөх бяцхоохонтой тааралдаж тавцангаас хоцорчихдаг бөгөөд хэдий белогоо авч үлдсэн ч гэлээ яагаад ч юм өрөө нь халтдаггүй. Горинг сэрээрээ. Охин бол мессеж. Тэр бол мессеж.
Түүнээс ирэхэд нөгөө залуу аль хэдийнэ тусалдаж өгсөн байх бөгөөд горийн гидсийн хүчээр шавхаж охиныг дагуулсараа тавцан дээр сууж хамгийн доод давхар руу явна. Замнал чин дууссан найз минь. Үгүй. Би түүнийг дээш гаргах хэрэгтэй. Мессежэнд дагуул хэрэггүй шүү дээ. Тэр бол мессеж. Тийм ээ. Тэр бол мессеж.